Өглөөний мэнд төргийн үзэгчтэй хөвгөлөө ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийн зочноор Cozy Dent эмнэлгийн захирал Цэнгэн хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. За шүд эрүүл бол бие эрүүл. За шүд бол бас хүний хамгийн чухал эрхтнүүдийн нэг юм аа гэдгийг бол ерөнхийд нь бол хүмүүс мэдээд байдаг. Мэргэжлийн хүний үүднээс бас хэлвэл. Тэгэлгүй яг шүд бол хүнд өөрт ер нь бол одоо насан туршдаа хэрэглэгддэг эд эрхтэй юм байгаа. Болов хүмүүс шүдээ ер нь эмчлээд аваад үлдээд байвал хэцүү гэж би боддتي. Тэрнээс чинь өвдөнгүүд нь ахуулаад байвал тухай ахуулсан шүдний хэсэг тийм ээ. Одоо нүүрний хэлбэр алдагдахаас гадна шүднүүд бусад шүднүүдтэй нөлөө үзүүлээд далиж мөрөх гэдэг асуудал их гардаг байна. Мэдээж одоо шүд бүрэн бүтэн эрүүл байж бид нар одоо хоол хүнснийхаа зүйлийг бүрэн гүйцэд одоо жажилж боловсруулж хотод руугаа оруулаад тэрнээсээ чаашлаад одоо хүний бие эрүүл мэнд шалтгаалах байх. Яг зөв. Тухайн одоо хүн хоолыг бутлах, зажлах үүрэгтэй шүд гэдэг зүйл маань одоо аманд тийм ээ. Одоо тодорхой хэмжээний тэд орчим ингээд зажлаад няцлаа одоо дэвтишүүлсэн дэвтээд тийм ээ. Бутлагдаад тэгээ хотод руу оруул хотоодны одоо үйл явц шингээх тийм ээ. Бутлаад тэгээ цаашаага гиз рүү орж шимэгдэх процесс өдөрт нэн нөлөө чухал үүрэгтэй гэсэн үг. Хэрэг хүн шууд зажлахгүйгээр идээд байна гэдэг нь тухайн хотоодонд ирж байгаа тийм ээ. Хотоод нь задлах гад байдаг тэр процесс нь уудна гэсэн үг. Тэрийгээ дагаад амнаас үнэр гарахаас хүсүүлээд олон хүчин зүйл хеликобактер гэл олон хүчин зүйл ер нь дагууд явчихдаг болов гэж би бодож байна. Гоо сайхны мэдээж бас чухал одоо зүйлсүүдийн нэг түүнээсээ гадна одоо эхлээд хүн эрүүл байж иж бас гой сайхан байх бах гэж би бас боддог. Тэгэхээр шүдийг мэдээж одоо сүүн шүднээс нь эхлээд арчлах бах. Эцэгчүүдийг анхааруулад хэлэхэд бол ерөөдөө бол сүүн шүдийг одоо тухайн арчилгаа цэвэрлэгээ тийм ээ. Эс нь ахуулаад ирсэн дээр болов гэж бодож байна. Сүүн шүдийг бол ерөөдөө бол хүүхдийг эцэгх нь бараг 9-өөс одоо 9 нас 10 нас хүртэл нь өөрсдөө хүүхдийн шүдийг угааж өгөөрэй гэж би хэлмээр байна. Одоо эцэгчүүд бол их тохиолдолд харж байхдаа хүүхдээ биеийн даалгах гад шүдээ угаа гэдэг. Хүүхд учраас тухайн хүүхд маань одоо дутуугах тохиолдол их штэ. Яаж ч утсан нэг 3 настай, 4 настай, 5 настай хүүхд шүдээ угаах гал ингээл амдаа сойдсон ч хөвчлэн оогоо идчихдэг тохиолдолтой. Шүд угаана гэдэг процесс нь болохоор өөрөө одоо эргэгдэх хөдөлгөөнөөр тийм ээ. Араа шүдэн дээр дарж юм уу эсвэл одоо налуу ч юм уу ингэж угаавал хэцүү гэдэг ойлголтуудыг өгч ивэл зүгээр гэсэн. Нэг ёсны одоо эрүүл мэндийн боловсролыг эцэг их болон хүүхдэд нь тодорхой хэмжээгээр ер нь өгөөд байвал их зүгээр юм болов уу гэж. Тэр нь болохоор урьдчилан сэргийлэх байдлаар. Альваад нөө шүд цоорцсон байгаад одоо би нөгөө шүд рүү анхаарай гэдэг биш. Наан одоо хамгаалж урьдчилан сэргийлж үлдчихвэл санхүүгийн талд ч тэр эрүүл мэндийн талд ч тэр ер нь асуудал гарахгүй болов гэж бодож байна. Бидний дунд одоо нэг нийтлэг ойлголт бол шүдний хамгийн том дайсан бол одоо чихэр гэж ярьдаг шүү дээ. Өөр одоо шүдэнд төлөлдөг хүнсний зүйлүүд бол юу вэ? Одоо нүс төрөгч тийм ээ. Нүс төрөгч одоо ахуулсан бүтээгдэхүүнүүд тийм ээ. Энэ л болохоор одоо шүдний хатуу гэдэг одоо зүйл дээр наалдаад тэгээд цаашаа цоорлох эхэлж байгаа. Ерөнхийдөө бол одоо танд тийм бүх хүмүүстэй тийм тодорхой эдийн төрлийн угаас бактери байж амны үед угаасаа байж дээ. Тэр бактериуд дээр нөгөө бидний идэж ууж байгаа хоол хүнс наалдаад тэр эдэн бактери нөгөө шүдний хатууд их пааланд задлаад уусгаад дотгошоо цоороод ингээд нөгөө зөөлөн идрүүгөө явчихдаг. Мэдээж хатуу идрүүгөө идэж явдаггүй. Нөгөө цоорлол эхлэх процесс маань. Тэнгүүт нөгөө дотгошоо ингээд хэр хөндөй болно. За хөндөй болоод хүн шүд бүтэн л явж байгаа юм шүү дээ. Тэгтэл нөгөө шүдийн бид нар харангуудаа харалцсан байна. Харлаагүй байна гэд харж шít. За тэнгүүт нөгөө хөндийн нэлээд удаан явж байгаа нэг мэднэгүүд нөгөө дотгошоо үүрээ дунчин шүдний паал нь. Тэр үед нөгөө амар том цоорцсон бараг хүндрэх явцтай болсон байхад хүн миний шүд тэ одоо ингээд цоорчлоо гэж хардаг байхгүй. Альваад нөгөө болвол өнөрцөн сэргэлэг байдлаар үзлэгтэй яваад ч юм уу ломтой явж ивэл заавал ч сувгийн эмчилгээ болов тэ хүндрүүлэх тийм шаардлага бол юу байдгүй юм шиг надад санагдтыг. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээний нөгөө урьдчилан сэргийлэх талаасаа л дахиад нөгөө эмнэлэгтэй болол үзүүлээд яваад зөвлөгөө авч ивэл зүгээр. Хүүхдийн сүүн шүдэл ерөнхийдөө цоорохдоо
маш хурдан. Тэгээд ер нь бол бага насны одоо тийм ээ нэг наснаас одоо нэг 2 3 нас хүртэл ер нь хөвчлөх хүүхдүүд одоо гараа өгч унтах, соос өгөх зарим нь одоо баг одоо сүүн бүтээгдэхүүн хэрэглээд сурсан байж магадгүй. Одоо найруулдаг хураас хүн тийм. Тэд нар маань болохоор орой шөнө ер нь ингээд боолол өгөхгүй байх зүгээр гэж би бодож байгаа. Тиймэрхүү бүтээгдэхүүн хэрэглэснээр нөгөө тухайн шүд нөгөө одоо ингээд эрүүл байж ахгүй шүү дээ. Дандаа л ингээд нөгөө юм наалдаал тэгээ шүнжин тэр бактери нь идэж хонол ингэжж байгаа. Ер нь бол шүдний янахдаг өглөө нэг орой нэг угаагаар гэдэг. Гэтэл хүмүүс нь олон дадлыг их бас буруулгацсан юм болов. Шүд угаасан бол тэрнээс хойш ер нь юм идэхгүй л байсан. Өглөө бол одоо хоол ундаа өглөө нэг аяг ус уучаад тийм ээ. Аяг усныхаа ардаас нь хоол ундаа идчихэд шүдээ уугаад ажилтаа бол их зүг бол. Шүдээ угаачаад юмаа идээд явдаг бол бас л нэг ингээд харьцангуй үлддэг нэг юм бол. Хоолны үлдэгдэл чинь магадгүй өдөржингөө аман дотор шүдэн дотор ингээд байгаад хана шүү дээ тийм ээ. Тэгэхээр урьдчилан сэргийлэх гэхээр ер нь ихэвчлэн одоо өвдөх ч юм уу ямар нэгэн зовир илрэнгүүтлээ эмч дээр очдог шүү дээ. Тэгэхээр ер нь ямар хугацааны давтамжтайгаар урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаад ивэл зүгээр байдаг вэ? Хүүхдүүдийн хувьд бол ерөөхдөө бол нэг 3 сартаа нэг удаа. За бүр сартаа нэг удаа бол бүр сайн. Тэгээ ерөөхдөө бол хүүхд анхны одоо бактери тийм ээ. Эцэгээс л аав. Тодорхой хэмжээний. Тэгээд гадна орчноос ашигтай ашиггүйч бай тийм ээ. Тэгэл яг тэрнээсээ одоо ингээл ахуулаад одоо ийм та хэрэглэх ч юм уу тийм ийм байдлаар ингээд өсөж явна шүү дээ. Тэгэхээр тодорхой одоо хүүхдэд одоо заавалч өвгтөн биеийн үзлэхгүйгээр тийм ядаж амны үндий ирүүлээ. Одоо яг бодъё л доо тулцсан хүндэрсэн гэж бодъё тийм ээ. Хүүхдийн шүд хүндрэнгүүтээ яадаг вэ гэвэл одоо тодорхой хэмжээний идэ болоод тийм ээ стрептококк, стафилококк ингээ идэ гараад за боли тухайн хүүхд маань тэр бактери ямаар ингээд амьсгалаад идэлээд ингээд өрөвсөд хавтаад тийм ээ. За бүр ингээд тэр идэ өрөвсөл юм гараад тэр бактери нэг ширхэг бактерийн ч юм уу зүрх судаснд нөлөөлөх бүрэн боломжтой. Хэрэг үйдгэж чадахгүй бол яаж ямар арга замаар хэр мэдээж хоол ундныхаа замаар нь ч юм уу эсвэл одоо шүлсээ зэлэх тухайн одоо юугаар одоо уушиг амьсгалтын хэмжээнд тэрүүгээр ч дамжиж болно гэсэн. Тэгээд тэгээ хүндрэнгүүд нөө зүрхэнд нь нөгөө зүрхний булчингийн үйл ажиллагаанд нөө доголдол үүсгэж болно шүү дээ. Тэгээд ирэхээр нөгөө антибиотик уух гэл хэлсэн. Хүмүүс антибиотикийг бас тодорхой хоригдж ивэл зүгээр зөх гэж боддог. Антибиотик нь бол ерөөхдөө бол ашигтай ашиггүй бактери бүгдийг нь устгал хийдэг. Тэгэл одоо тухайн одоо ашигтай ашиггүй бактери улсын энэ дээр одоо тухайн биеийг одоо нялхарч чинь л гэсэн үг шүү. Тэгэхээр одоо маш сайн одоо тоолхолдуул дархлааг болгож тийм ээ. Тэнгүүд нь буцаагаад одоо витаминжуулт их сайн хийх тийм ээ. Ашигтай бактерийг хэрэглэх зэрэг асуудлууд орж ирдэг. Одоо бас сүүлийн үед амны ашигтай бактери гэдээ бас гардаг болчиж энэ ер нь хэр бас үр дүнтэй байдгийг. Би яг тэрэн дээр одоо их судалгааны яг чиглэлтэй тийм юм бол одоо би байхгүй. Яг ашигтай бактери гэдэг зүйл бол миний мэдхийн ойлголтоор бол ер нь бол бид нар заавал ч мөнгө худалдаж авахгүй байх боломжтой гэж боддог. Шээвэл одоо шар сунд байж болж байна, тарганд байж болж байна. За тарг гэхэр хүмүүс нөгөө худалдаа авалтын тарг гэдэг ойлголтыг бол хасчаарай. Тэгээд яг бидний нүүддэг нөгөө малын гүзээ гэж байдаг шүү дээ. Гүзээг маш сайн зумалж цагааруулж хэрэглэх. Одоо утгагүй гэж үздэг. Яг бол тухайн мал маань байгальд байгаа өвс тижэл нормаа идчих учраас бид нар тэрний гүзээг нь идчих шүү дээ. Яг угаах үед мэдээж угаачна. Бүр цаавалчгүй ингээд нөгөө зумлаа цагаан болохгүйгээр хэрэглэх тэнд ч ашигтай бактери байна. Тэгэхээр яг энэ хоолны хэрэглээ гэдэг зүйлээс хүмүүс яг нөгөө урьдчилан сэргийлэх гэдэг зүйлээс бас ороо авчих хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсролыг хоол идэж уух тийм ээ. Тухайн ногооны шимийг бас алдуулахгүй байх. Зөв махан бүтээгдэхүүнээс сонгож хэрэглэх гэдэг ч орж байна. Зөв махан бүтээгдэхүүн сонгоно гэдэг нь болохоор бас амар өргөн хүрээний ойлголттой гэж үзэж байгаа. Энийг хүмүүс нэг төдийлөн энэ буруу энэ зөв гэхэд яг өнөөдрийн идж байгаа хүнс тийм ээ хүнд энерги болоод орж байгаач зөв хоол хүнсийг идэж явал бас өөрт болон эрүүл мэндэд тустай гэж үзнэ. Одоо махны чиглэлээр одоо шууны мах тийм ээ малны шууны мах өөр амттай.
Өвчүү өөр мах өөр амттай. Хүзүүний мах өөр амттай. Тэгээд бүхсэн гисгийн мах өөр амттай. Ингээ хаврын өөр. Яагаад бид нар өөр ямар ч давс хол сийг баг. Тэгвэл бид нар алийг хэрэглүүл зүг. Уучлаарай би бол яг одоо гойны мах хэрэглэх яг жоохон дурггүй. Яагаад гэвэл нөө мал чинь тариа хэлдэг шүү дээ. Яг юм бид нөгөө учир логик холбож яваад. Тийм учраас жоохон булчингийн мах идчихвэл зүгээр болов уу гэж үзэх шүү дээ зөвхөлбөр. Ногооны шимийг алдагдуулахгүй гэвэл модон жигнөрт ногоонуудад чигч. Сайхан. Тэр жигнсэн ногоогоо өдрийн цагаар ч идэж болно, тийм ээ? Хүүхэд нь аваад идэж болно, хоолндоо хийхсэн ч болно. Ногоонд чигнсэн ногоо шимэн вэж гэсэн. Одоо ингээл хүмүүс ярьдэн шүү дээ хятад ногоо химийн тарилга тарьцсан. Тийм тэгж яриад одоо баг идэх юм олдохоо байх гал шүү дээ гэдэг шиг. Тийм. Яг иймэрхүү юм гарч байгаа учраас нитрат дагуулсан ч юм уу тийм ээ. Ногооноос сонгохгүй байхад тодорхой хэмжээний заримд бол багж барай явж идэх бол би харж ирсэн. Тэгээд ерөөхдөө бол ямар ногоо ингээд муудаад байт юм бэ гэвэл жоохон ингээд нөгөө одоо хүний дархлаач гэсэн өөр нэг тэмцдэг шүү дээ. Тийм муудсан ногоо ч ер нь сайн чанартай ногоо болол ингээд муудаад байгаа байхгүй. Тэрийг яг угаа цэвэрлж байгаа дуг хэрэглүүлэх зүгээр юм байна бас. Тэгэхээр нөгөө хүмүүс нь нөгөө тухайн ногооны шим одоо буцлагчул байх уу гэвэл жоохон багасчихсан. Тэгэхээр жинхэнэ нь хамгийн зөв. Хуурчул бас тийм байхгүй. Тосны төрөлдөр ч гэсэн хүмүүс одоо зөв тосоос угаа цэрлж байна. 9-ийн тос гэдэг бол бас л хүний бие хортой. Тэгвэл одоо ямар тосууд хэрэгтэй гэвэл бидэрт уг нь өөрсд байдаг байхгүй. Шар тос бол сайн. За болиогт коконатын тос, нус үзмийн тос. Энэ зэргүүд нь хүний биед ямар нэг хохирол байхгүй. За болио ятхнаа нэг оливын тос. Энэ зэргийг хоолнд хуураад идэхэд хүнд гайг болов гэж бодож байна. Тэгээд эцэгчүүд дэлхийд хамгийн муу хортойг нь хүүхдүүдэд өгдөг. Ямар тос гэхээр нөгөө цагаан нөгөө шоколад үүдэн шүү дээ. Цагаан шоколад нөгөө бичгийн дээр ингээ байдаг. Тэд нар яагаад дэлгүүрт ил байж идэг гэж бодож байна. Муудахгүй болохоор тосны эцсийн бүтээгдэхүүнээр чихэрлэг зүйлтэй холиод гаргацсан. Гэтэл хүүхдүүдтэй аваачаад маяг өгдөг. Үнэхээр бэлэг өгч байгаа бол миний бодлоор мөнгөн дээр юм уу, номон дээр болов гэж бодож байна. Дэс хэлэх байх уу. За тэгэхээр ойны хувьд одоо жишээлхэд хүмүүс бас яг ямар байгаа сонгож хэрэглэх вэ гэдг нь бас нөгөө мэдээлэл мэдлэг дутуу байдаг байх гэж боддог. Одоо жишээлхэд би ч гэсэн бас ойны сонголтын дээр жоохон янз бүрийн олон төрлийг л ингээл хэрэглээд байдаг л та. За зарим нь ботор ихтэй дэмий гэлдэх юм. За хүүхдийн хувьд гэхэд хүүхдийн шүдний ог гэхэр нэг чихэрлэг амттай ч юм эсвэл жимсний амттай байгаад байна л да. Хүүхд бол ерөөдөө гашуун юмд ерөөдөө хэрэглэх жоохон дургу. Яагаад бол тухайн өсч өгч байгаа хилний хөгжлийн хөгжил мэдэрч байгаа сэртэнгүүд нь хүртэл маш их нарийн гүн мэдэрдэг байна. Жишээл одоо та мэдчихэж байгаа шүү дээ. Хүүхэд насандаа идэж хэрэгжилж исэн зүйл тэ их гой санагддаг. Үлдсэн. Гэтэл одоо тэрийгээ би мэдрэхэр үгүй байдаг. Яг тэгэхээр нөгөө хүүхдийн залуу олонтой өсч хөлж байгаа тэр нөгөө хилний мэдрэмж өгж байгаа хөхлөг юмнууд нь тийм айхтар гоё мэдэрдэг байна шүү. За тэгвэл бид нар тэр үед нь яг тэр нөгөө чихэрлэг холцтой гэж байгаа. Гэхдээ яг тийм чихэрлэг амттай бол биш шүү дээ. Холцтой жимсний амттай хоогоор угаах нь бол зөв. Тэгээ хүүхэд маань өөрөө тэгээ дуртай угаадаг болохын тулд бид нар чихэрлэг гэдэг зүйлээр нь бодож аваад байгаа. Тухайн хүүхд тань өөрийн хүүхдийн сойз гэдэг зүйлээрээ угааж ивэл харин зөв юм байна. Гэтэл одоо зарим эцэгчүүд нь нэг бол эцэг эхийнхаа тийм ээ. Нэг бол ингээд том хүний сойзоор угаагаад байдаг. Том хүний сойзоор угаалаа гэхэд яг тийм үр дүнтэй сайн биш байхгүй. Сойз нь өөрөө дотроо хатуу өстэй сойз, зөөлөн өстэй сойз, дуун зэрэг өстэй сойз, игнэгээр 3, 4, 5 гэж байгаа. Тэгээ завсарлуу ордогч гэж байгаа, завсрын сойз ч гэж байгаа. Тэгэхээр тухайн хүүхдийн өсний сойз нь л гэж байна. Тэгээд ер нь хүүхд өөрийн хөвшиж зуршсан зуршлаасаа бас асуудал үүсдэг. Тэр нь болохоор дамаа ангааж унтах, хилээ хөхөж унтах, хуруугаа хөхөх зэрэг асуудал нь шүдний байрлал зүг буруулчихдаг. Ийм үед яах юм бэ гэхээр нөгөө тухайн энэ гажигдслын эмчд үзүүлж шүдийн одоо багаас нь те 7 наснаас хойш тийм авагддаг аппарат зүүж өргөжлүүлээ цаашаага авахдахгүй аппарат зүүх те энэ зэрэг вариантуудыг илэрхийлэх ёстой. За бүрэн онцлогоонд хүүхдүүд ингээд ороход ямар ингээд асуудлуудыг тулдаг вэ? Нэгт дэлгэмэл зураг хэрэгтэй. Дэлгэмэл зураг болон хажуугаар интгэн зураг хэрэгтэй.
хажуугийн рентген дэлгэмэл зургнуудаас ерөөдөө тодорхой хэмжээний мэдээллийг авчдаг. Хажуугийн рентген зургнаас бид нар одоо ирүүний үе болон тийм ээ хүзүүний нугалам гэдэг чинь хүний хүүхдүүдийн ер нь биологийн насжилтыг тодорхойлж байна гэсэн. Ер нь хүний биологийн насыг тодорхойлоход гарын алга болон хүзүүний нугалам хоёроор тодорхойлдог гэсэн үг. Дэлгэмэл зургаар шүдний нөгөө гарч ирэх байрлал болон шүдний бөөгнөрл тийм ээ тэр зэргийг харчиж байгаа. За амны үндэт дотроос юу ярих вэ? Нөгөө хилний хөвч, уруулын хөвч зэрэг нь одоо шивл хилний хөвч богинтой одоо ярианд их нөлөөлдөг. Харин тэгж яриа. Бөөрөхийн эрдгээс гадна нөгөө дотор байгаа хилний хөвч богинтой нөгөө доод шүднүүдэд дотгошоо гэж татах маягтай. Тэгэхээр нөгөө шүдний байрлал чи урт хойно ороод байгаа магадaltaй. Тэгэхээр нөгөө хилний хөвчөө уртсахаа гэдэг нөгөө заавалт зарим эмчнэр өгч идэг. Тэр нэг юм зүг байгаа. Уруулын хөвч хит их ойрол нөгөө дээдлийн төвийн үүдэн шүд маань ингээ зай орцсон ч юм уу. Тэ? Ийм байх татдаг. Тэгэхээр нөгөө ухтаа ууг нөгөө бүр тэ асуудлыг ингээ шийдэж байвал зүг юм байна. Гажигцлын хит хитэн одоо дасгал гэж байдаг аахгүй юу? Хилээ ингээ тагнаар өргөж байгаа гэж залгич юм уу тийм ээ. Иймэрхүү нэг юм одоо юмнууд байгаа шүү дээ. Одоо хилээ одоо тагнаанд хүрэхгүй байхад бас хорих аппарат ч юм уу тийм зэрэг юмнууд гэж байдаг шүү дээ. Тийм зүйлүүдийг ерөөдөө тухайн гажигцлын эмч нь хилээд зөвлөөд тий нарийн мэрэгжлийн эмч нь хандаад илж байгаа нь тэр хүүхдийн нөгөө гоо зүү болон ирээдүйд гарах зүйлээс сэргийлээд байгаа. Тэгэхээр нөгөө бид нар яг л нөгөө үндсэн асуудлаа шийдэж чадахгүй бол дахиад нөгөө ингээл яваал. Би нэг амар зүйлийг бодож ирсэн. Хөгжсөн ороо Япон шүү дээ. Японд бол одоо ингээд хүний шидэг ломбддаг л доо. Гэхдээ хүүхдүүд тэрийг яхад нь цоорл багтай байд юм байна гэж байгаа. Явж идсэн эмчнэр тэнд яагаад гэвэл нөгөө урдсан сэргийлэх маш сайн. Япон хүүхэд одоо Япон хүүхдийг хүмүүжилдэг багш нар өндөр цалинтай байдаг шүү дээ. Тэгэлгүй хаа. Яагаад тэгэхээр нөгөө Япон хэлж байгаа байхгүй. Энэ жинхэнэ Япон хүүхэд бэлдэж байна гэдэг байна. Тэгээд тэр ямар нөгөө одоо занчаад байгаа юм биш тийм ээ. Зөв тайлбарламж аргамж одоо чи зам гаргаж хүртэл зөв дадал хөвшил яг зөв тийм ээ. Яг одоо энэ бид нар нөгөө нүүдэлж анхуугаас одоо суурьшмал болж байгаа улс шүд суурьшмал болж байгаа бол тэрэндээ тохирсон хоол хүнсийг бид нар хэрэглэж сурах хэрэгтэй гэсэн үг. Одоо идшээ идэнэ гэж хүмүүс их ярьдаг шүү дээ. Ич их эзнээс болж бас тулаа өвчин гэж байна. Харин тийм махны хэрэглэнээс болж үүсдэг өвчин гэдэг байгаа шүү дээ тэр одоо тий. Тэгэхээр нөгөө энэ яг хөө дээхэн үед бол хүмүүс бол баячуудын өвчин гэдэг. Харин тий хаадын өвчин гэж яриад байдаг юм. Яагаад тийдэг үс ихэд нөгөө идэж ууж байгаа хоолны зохицлыг зөв тааруулах болгоод гэж. Хүм өнөөдөр 1000 гой амттай мэдээд эрүүл мэнд нь бүр ингээ окей гоё байна гэсэн үг биш үү? Хэрв амтгүй мэдсэн ч гэсэн эрүүл мэндэд бас таатай зүйл байдаг. Хятадууд бас яг айхтар ногоо эргэлдэг болохоор Оросууд бас айхтар. Европод ер нь нэвчлэн ногоо эргэлж. Тэнгүүд мах идэхэр амар хүнд санагдаад байна гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар болохоор нөгөө ногоо эргэлэхээ яг нөгөө өөртөл болохгүй. Хөгжилтэй орнуудад бол нөгөө ногооны чанар бас арай өөр байж магадгүй, чанартай байж магадгүй. Яг миний л бодол шүү. Манай Монголд бол жоохон ногооны чанар муу байж магадгүй. Одоо хөвчлэн одоо урд хөршөөс орж ирдэг ч юм уу. Тэр нь яг янз бүр л байдаг ухаалтай дотроо ингээл тийм учраас одоо ногоог бас их хэрэглэх сонирхолгүй байдсан болоо гэж бодсон. Яг ногоо идэхийг мэдээд байгаа боловч яг чанартай юу үгүй юу гэдэг дээр нь эргэлзээтэй. Яг зөв. Тэгэхээр нөгөө хүнсний технологич гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө мэрэгжлийн ялт гэж байдагтай адилхан тухайн шатанд бид нар уг нь бид нар чинь газар сайтай. Газрааглаад ногоогоо тариад бүрэн боломжтой. За энд нь суурилсан бидний хүн ам өсгөн угаасаа өсгөн. Тэгвэл бид нар энийг хамгаалах хэрэгтэй. Яг үндэлэхэд өнөөдөр Монголын одоо хөгжил дэвшил тийм ээ цаашдын ирээдүй за болио тэмцэл гэж ярил бид нар олуулах хэрэгтэй байхгүй. Ядаж бид нар 10 сая лөө болчвол энэ нэг тулга тойрсон хэрүүлүүд арай өөр болов гэж би боддог. Альва нэг асуудал төр. Нэг одоо шалгах дээр, нэгэндээ нөлөөлөх дээр бүгд нийтээрээ дуурч чаддаг болоход хүртэл энэ нэг хүн ам хэрэгтэй болов гэж би боддог. Тэгэхээр нөгөө
тухайн одоо хөрс бол манай Монголын хөрс бол тийм ч муу хөрс бол биш. Сайн гоё. Тэгвэл нөгөө хүнсний чанар алдагдана гэж байна. Хөрсний. Тэрийг яаж чанартай болгох гэдэг талаар бид нар хийж судалгаа хийгээд дүн шинжилгээтэй хэрэгжүүлэх ёстой. Бид нар дандаа л одоо бүхэл зүйлээ бид нар гаднаас ингээд аваад шүү дээ. Тэгвэл бид нар одоо хийх ёстой гэж би бодож байна. Бид нар яагаад ийшээ нэгч зүйлээс ингээд эхэлж болтгоо мэ гэдэг асуулт байх ёстой байхгүй. Тэгээд нөгөө одоо ингээд зарим нь одоо ингээд тариалал одоо эрхлэлтэй өсөд бас давхар дахиад хичээдэг байх тохиолдол байдаг. Би ингээд асуугаад нэлийн хүмүүс судлахаар тухайн дахиад одоо хорхоо шавь барьж идэхээс гадна нөгөө сангас гэдэг зүйл нь хөрсөнд бордоо болдог. Тийм шовны сангас бордоод идэг тийм. Тэгэхээр нөгөө байгалийн иргэдэх нөгөө хууль гэж байна шүү дээ. Уялдаа хамаарал тийм ээ. Тухайн ногоо хүртэл нөгөө ингээд урахад амьтаа биед хүртэл нөгөө хөрсөнд нөлөөлөгдөв байхгүй. Тэгэхээр манай дэлхийн нөхцөл байдал нь юу гэхээр нөгөө хүмүүс нь их болсон. Хүмүүс нь их болоод ирэхээр нөгөө ардчил, бизнес, хөгжил энд нөгөө авцалтахгүйгаас гадна экологийн систем нөлөөлөд тэр байтугай бид нар өөрсдөндөө хортой өгөхгүй мэдэхгүй шүү дээ. Харин Өнөөдөр мөнгөний хэмнэлт болон эрүүл мэндийн хэмнэлт тийм ээ ирээдүйн хэмнэлтийг хийх чавал зөв хоол дадал зуршил нь их чухал юм байна. Тэгэхээр нөгөө зөв хоол дадал зуршил гэдэг зүйлээ өнөөдөр хүн өөрөө л хянахаас сур сонголдог. Нөгөө бид авчираад нөгөө амд нь хортой хоол өгч өгөө гэдэгтэй адилхан. Тэгэхээр нөгөө коло зэрэг юм ядаж хориглож хэрэгтэй. Би таныг идэрэй гэж байгаа юм биш яг хаяа нэг болно. Гол нь хорыг бодолдож авчаад буцаагаад хоронд та имээр мөнгө төлж ийнэ гэдэг ч асуудал байхгүй. Тэгээ нөгөө хүмүүс хэлдэг шүү дээ өвчин хийсэд ирлээ гэж ярьдаг. Уг нь бол зуршлаас хамаарлаа. Мэдээж л байх юм. За тэгэхээр КОСИД-ийн тэмдэглэгийн хувьд болохоор одоо шүн ажилтдаг 24 цагийн эмнэлэг гэдгээрээс онцлог санагдаж байна. За шөнөөр хүмүүс бас хэр их ирж үйлчлүүлэх үү? Манай эмнэлгийн ерөөдөө шөнө хэдэн болохоор одоогийн байдлаар бол шөнийн 3 тийм ээ өөрийн 6 хүртэл ч юм ингээд ажиллаж байна. Тэгээд яг уу энэ бол төгжрэлт тааруулсан тийм ээ эмнэлэг гэж би одоо бодож яаж байгаа. Зээлийн нөхцөлийг бол бид нар 7-оос 9 төрлийн зээлийн аппликейшнаар шийдсэн төлбөрийн нөхцөлийг аппаратн дээр бол хүүгүү лизинг гаргаж өгч байна. Урьдчилгаа аваад тийм ээ имплантн дээр бас тодорхой хэмжээний тохирч бас хувь лизингүүд гаргаж байна. Тэгээд ер нь бол шүн ажиллах нь болохоор хүмүүс одоо эцэгчүүд нь маш их өдрийн цагаар их завгүй байгаад хүүхэд нь гэртээ байд. Тэгээд одоо эрүүл мэнд нь анхаарахгүй нэг өдөр явахаар бүтэн өдөр алж байгаа байхгүй. Харин тийм. Тэгэхээр тэр асуудлыг яг нөгөө шийдсэн юм л байх гэдэг шүү дээ. Шүн та манай төр өдрийн манайх ажиллаж байна. Манай эмнэлэг нь өөрсдийн лабораторитой. Дээрээс нь бид нар өөрсдийн эмч хамт баг хамт олно нэлээд сайн бэлтгэж. Яг ихэдээ бол яг бүр тийм туршлагатай эмч нартай биш боловч яг тодорхой хэмжээний арга зүй тийм ээ дадал хичээлүүдийг тогтмол сонсож хийх хэрэгжүүлдэг гэсэн. Тэр өөрөө сонсож хэрэгжүүлсэн эмнэлэг маань одоо алдаа баг гаргах талтай. За алдаа бид нар гарлаа гэхэд тэрийг маш хурдан засах ёстой гэсэн. Манай эмнэлгийн давуу тал гэж бас зүйл байх ёстой. Манай эмнэлэг нь одоо өөрсдийн аппликейшн бүтээгээд одоо бэлэн болж байна. Энэ болохоор үйлчлүүлэгчд зориулсан. Тухайн үйлчлүүлэгч юу хийх гэсэн ямар үйлчлэгээ авсан төлбөрийн системийг бүрэн гар утсаар харах боломжтой. За 1 2 бидэрт одоо жишээл ломб тавилаа гэж бодъё тийм ээ. Ломб тавиад эхний 3 сар дотор унаад ирвэл бид үнэгүй тавьж өгнө. 6 сар дотор унаад орж ирвэл бид нэр 50% нь аваад тавьж өгнө. За 6 сараас хойш бол бид нар бүтэн мөнгийг авна гэсэн ийм тодорхой. Хүмүүс ихтэй нөгөө ломбны талын бас ойлголтыг бас амар яг буруу зүг бас зөрүүтэй болгож байна. Бүрэнгүүцтэй ойлголтгүй л байгаа. Тэгээ ямар ч гэсэн нэг эмнэлэгт ороод ломб тавилаа л гэдэг цаа гээл. Одоо ингээл би ингээ харж яхад альч газрын тийм ээ ломб тавилаа гэхэд тогтоц муутай гэж бас байна. Тэнгүүт нөгөө тухайн эмч мөн хэлнэ шүү дээ. За энэ тогтоц муутай газар бүрээс хийх ёстой гэдэг. Бүрээс хийлэхгүйгээ нөгөө нь ломбоо хийх гэсэн үг. Тэнгүүт нөгөө ломбо нуунах юм чанар муутай гэж ярьдаг. Юугүй байхгүй. Их чанартай ч чанаргүй ч байна. Тогтоц муутай юм чи угаасаа хөдөлнө гэж хэлээд тахт тухайн үйлчлүүлэгч хүлээж авахгүй байна. Тэгэд хүмүүстэй нөгөө эмчийг буруутахаас илүү эхлээд ярилцах нь их чухал. Ойлгох нь чухал гэж боддог. Тэгэхгүйгээр шууд нөгөө одоо ингээл зарим хүмүүс яг үндэл би бас үйлчлэгийн байгуулалт ингээд байдаг болохоор би бол заримдаа бүр үнэхээр гайхдаг.
Ингээл зарим өвчнөд 10 тайлбарлана. Ойлгохгүй. За тэгтээ нөгөө хүн хүний л нөгөө одоо эмчийн нөгөө хүн үндэл тулж арга барилаа өөрчлөөд шүү дээ. Олон дахин давтамжтай байна. Заримд нь зааж ийн, заримд нь бүр ингээд зураг үзүүлж тайлбарлаж байна. Тэгжээж бүр ингээд орохт төвшөндөө хүрдэг. Тэг яг нөгөө хүмүүс чинь нэг зүйл дээр нэг юм дээ шүү дээ. Одоо хямд чанартай гэж ярьдаг. Хямд чанартай гэдэг хоёр үг бол хизээж хослохгүй. Тэгэлгүй байх юм. Тэгвэл энэ хоёрыг зөв бариулахын тулд алтан дундчил их зүгээр болов. Тийм шүү. Бас нэг хитрхи үний хөөрөгдөлтэй биш яг юу тий? Амьдрал дээр буусан. Тий, тийм байвал их зүгээр болов гэж бодож байна. Тэгэхгүй нөгөө яг уу тийм үнэхээр нэг тий лимит эдишн зүйлийг хүсдэг хүмүүс бас байж шүү дээ. Нөгөө тулцсан юм надаа гэдэг сэтгэл гаргадаг. Тийм эмч бэлтгэлтэй усууд нь тустай газрууд угаасаа байх. Тэр нь болохоор өндөр ханган ааштай байх. Тэг яг нөгөө ломбны материалын хувьд бол олон төрлөө өөрөө хатуурдаггүй тийм ээ. Гэрлэр хатуурдаг гэж зөндөө байгаа. Энээс нь яг гоё өөрөө тэр нөгөө тухайн очиж байгаа юм шүтний эмнэлгийнхаа яг энэ үйлчлэгээ гэж бүрэн сосоод энэ яад гэж мэдээлэл сосоод хийлгэж яхын зүгөө л гэж хэлж байгаа. Их одоо нөгөө одоо үйлчлэгээний байгууллагууд байдаг усуд бол нөгөө их хүлээх гэдэг талтай. Тэгм хүлээхгүй гэсэн. Одоо нэг өвчтөө үзлээ тийм ээ. Одоо эмчтэйгээ уулзаад шууд юм аялгач гэдэг үг. Тийм. Би бол одоо манай эмнэлгийн зүгээс манай эмчнэр бол эхлээд өвчтнийгөө хүлээж аваад эхний нэг 50 секунд тий өвчтгөө эхлээ сонсгоё. Тухайн хүн яг нөгөө хэрэгцээтэй болохгүй байгаа зүйл яг ярьж байгаа зүйлд нь оошно гэдэг. За тэндээс бид нар нэг ойлголттой болцоод дараачийн амны эндийн үзлэгтэр бид нар толиороо ч юм уу тийм ээ тусгай багцаараа үзээд ингэсэн байна, тэгсэн байна. Тэгээ эмчилгээний дараалал ярих хэрэгтэй. Эмчилгээний дараалал нь ингэж явна, ийм процесстэй. Гэт хилэнгүүд өвчтөг хүлээж авах юм уу, хэрэгжүүлэхгүй ч бас бодно шүү дээ. Арга замуудыг бас эргэлхийлж өгөх гэсэн. Заавал ч тэр арга байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө арга замаа хүмүүс зөв сонгож ярилцаад явал харилцан эмчнэртэйгээ хамтраад одоо хэмжлэгийг хийх бүрэн боломжтой гэсэн. За одоо нэгэн төвдөд нөгөө нэг ахуулсан шүдэндээ одоо авагддаггүй шүд буюу имплант хийлгүүлэх. За авагддаг шүдлбэрүүд ч гэсэн зөндөө байгаа. Тэрийг бол хүмүүс бол мэдж байгаа. Имплантны талаараас үзэгчтэй ойлголт өгвөл. Одоо өмнөх онуудынхаас тийм ээ имплантыг бол тэр болгон хүмүүс тийм эмчнэр юу хийдэггүй байсан. Одоо бол өргөн дэлгэр хийдэг. Ихэнх шүдний эмнэлгүүдээс хийдэг болсон юм шиг байна тийм ээ. Энэ гэхдээ зөв байгаа. Миний харж байгаагаар одоо ганц эмнэлэг бас хийгээд байвал бас онцгүй. Энийг одоо манай Монгол эмчнэр бас тийм ингээд өөрсдөө сураад, нэвтрүүлээд арт түмэндээ ингээд хийж байгаа нэг одоо энэ улам л хэсэг байна. Ихсэн гэдэг нь өрсөлдөөн бас гарч ирэх байх хажуугаар. Мэдээж тэгэлгүй яг тэрний хайраар чанарж байх тийм ээ. Тий. Чанар гэдэг зүйл бол хүмүүсийн тавьж байгаа дүн бохгүй. Одоо комент хэлрээр илрэх, магтах, сайшаах. Тэгэд яг тухайн имплантыг бол ер нь бол би Монголд энэ имплант нь их зүгээр юм байна да гэлгээд ирэхэд бол Остен брэнд имплант гэж магтаж байгаа юм. Солонгос яг уу тийм ээ. Яагаад гэвэл манай эмчнэр дийлэнх нь мэддэг. Мэддэг бөгөөд тэрийг хэрэглэж сурсан баг. Остен брендийн имплант нь дэлхийн жишгт ер нь нийцдэг. Дахиад энэс бүр ингээд олон имплантууд байгаа. Гэхдээ нөгөө багаж тоног нь таардаг гэсэн. Тэгэхээр нөгөө импланта одоо яг хэвтэ нөгөө тухайн эмнэлэг хаагдчих болно л доо. Эсвэл эмч нь одоо заавал ч насан туршдаа байхгүйсэн байхгүй болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг өөр газар бас очиад эмчилгээ хийлгэх. Яг зөв. Мэддэг юм байх нь байна шүү дээ. Тийм учраас нөгөө тухайн өвчтний карт авах хэрэгтэй. Нөгөө картн дээр нөгөө ямар хэмжээ дамжаатай имплант суулгасан ямар брендийн гэдгээ бичүүлж аваад хүн өөрөө мэдчихвэл зүгээр. Тэгэхээр нөгөө карт нээлгэж байгаа эмнэлэгтэйгээ карт аавь биш тухайн эмнэлэгтэй архивлыг алдсан бол тэрийгэ буцааж өөрөө авч бас мэдчих хэрэгтэй гэсэн. Яг мундаг хүмүүсд байна л бас нөгөө надад та нэхэд бичээд өгөө картн дээр. Тийм байна. Одоо таны эмнэлгийн хувьд жишээлбэл аппликейшнтэй болж байгаа гэдэг чинь тэр чинь одоо бас заавалчгүй нөгөө нэг дахиад бичээд өгч гэдэг юм уу. За танад нэг нь хадгалагдаад би нэг нь хэрэгтэй байна ч гэдэг юм уу гэдэг шиг аппликейшн бол одоо цахим карт болоод явах нь шүү дээ бас тийм ээ. Тий, цахим карт, цаг авгалт авалт, төлбөрийн систем, тухайн одоо эмчтэйгээ харилцах гэсэн. Ийм аппликейшнийг ер нь бүтээж байгаа. Тэгээд яг энийг бол зөвхөн манай эмнэлгийн хувьд цаашлаад би өөрийн нарийн мэргэжлийн эмч нартайгаа хамтарч ажиллан яг тэр аппликейшнийг дахиад хөгжүүлж ашиглуулах гэсэн зүйл рүү одоо явт юм гэж бодож байгаа. Цаасны хэрэглэл багас гэж байгаа. Тэнгүүтээ индексийн судалгааг тэр аппликейшнээр авчихна.
хэдийс хэдэн насны хүмүүсд манай англи дээр үзүүлж байна. Яг тэр наснаас суурлаад би ямар маркетингтэй явах уу, ямар материалыг би сайжруулах уу гэж бодлоо зүгээр. Индексийн судалгаа болон тухайн нөгөө статистик бол ерөнхийдөө бол нөгөө тухайн байгууллагын чиглэл байхгүй. Энэ чиглэлээ хүн өөрөө хараад тэрэндээ зориулсан нөгөө тактик тийм ээ. Маа бодгонч за боли манай дээр одоо ингээд настай усуд их бага ирж байна. Тэнд нь хандсан тэгвэл бичлэг зураг авалт хийя. Тэдрийг харсан хямдрал уншуул зарлая гэдэг. Иймэрхүү одоо эмнэлгүүд бол ерөөхдөө бол маш их хямдрал зарлж байна. Яг хөө тэрэн дээр бид нар нэг тийм point өгöd яг хөө тухайн эмнэлгийн л дотоод үйл ажиллагаанаас гарч иж байгаа одоо чиглэл байхгүй. Юу имплант хийлгэхэд хүмүүс одоо жоохон айцтай л байгаад байдаг л та. Тэнгүүд нөө яс гэхээр шууд ингээл амарчсан шүү дээ. Тэнгүүд билд за та энэ ясан дээр ингээд шууд өрөмдөд юм баптитор мөрөж юм шиг тийм мэдрэмж биш ээ. Гэ тайвшруулж байгаа байхгүй. За гэл тэнгүүд л ёо шүтэн л доор аим сонир болчихлоо юм чи гэл ингэж орж ирнэ. Тэгэхдээ миний зүгээс яг хуу зарим тохиолдолд халуун юм уу те халуун цай ч юм өгөөд за жоохон тайвширч. Халуун юм гэдэг нь болохоор хүнийг тайвшруулдаг зүйл байхгүй. Тэгээд тухайн хүн тайвшраад аваагааг болсон үед нь за дараа эмчилгээний дараа л тайлбарлаж өгнө. Тэгээ эмчилгээний дараа л тайлбарлаж өгч жагаад ер нь уг мэдрэмж нь шүд авах байдаг шүү дээ. Шүд авах мэдрэмжээс хавь илүү гайгүй байхгүй уг. Хавь илүү гайгүй ус гадна маш сайн нөгөө шүд авахаас амархан л гэж би бас имплант хийлгэжсэн л да. Тэгээд эмч маань болох тэр шүд авахаас амархан шүү дээ. Тэгэл яг айдсан ч гэсэн хийлгсэн. Ер нь бас гайгүй. Дараагийн нөгөө нэг хавдах мавдахын нэдрийн л гэхээс биш. Тий. Тэг яг нөгөө юу л да хавдахд бол хавдна. Тэгтээ нөгөө тухайн хүнээсээ л бас болно. Хэр нөгөө шархны идэрэлт бодисын солилцоо тий. Бүх зүйл орж ирнэ. Одоо нөгөө тэр хавдж байгаа буцаад ингээд өрсөд байгаа буцаад хурд идэж байгаа бол хүний биеийн эрдэс болон шимтжил хэр өөрийгөө хавьд арчаад байсан гарч ирдэг. Ер нь бол биологич төлөлттэй. Тэгэхээр тухайн хүн имплант хийлгээсээ та бит яагаар гэж хэлмээр байна. Нэг шүд авахулахад тухайн газрын одоо булчин алдагдахаас өсвөлээд шүдний байрлал алдагдахаас болоод олон асуудал гарч ирнэ. Бас арьс унжих тухайн цусган хангамж ер нь бараг байхгүй болчихно гэсэн. Үйл ажиллагаа байх болчихно гэж булчинд нөлөөлөд ирж байна. Зарим хүмүүс толинд орж байгаа миний нэг талын нүур илруугаа дали байна гэж. Тэр нөх шүд ахуусантай холбоотой гэж болох гэсэн. Тухайн шүд ахууснаас болж ямар юм гэхээр бүр жич бүрний ингээд дараалт байвал эрүүний үеийнээс ахуулаад олон зүйлийн асуудал гарч ирдэг. Гой сайхан болоод эрүүл мэндийн хувьд бол нэлээд л нөгөө нэг хохиролтой нэлээд олон сая төгрөгийн хохирол амсж байна л гэж ойлгох нь шүү дээ. Ер нь бол одоо шүд ахуулнаа гэдэг бол шүдээ хайхрахгүй байна гэдэг бол. Тий. Тэгээд ерөөхдөө бол ясвал яг нөгөө нөхөн түлждэг, идэгдэг. Шүд бол нөхөн түлжиж идэгдэггүй. Тэгэхээр зайлшгүй арчилгаа бас нэг тийм тухайн юмд арчилгаа шаардлагатай байх хэрэгтэй гэсэн. Тэр цоорл хизээч нөгөө зогсохгүй. Одоо би зарим тохиолдолд инээд л бас хүрээд иж байна. Одоо хүмүүс монголчууд бас сүг бишрэлтэй шүү дээ. Одоо за тэнгуүтээ шүдний хорхоо хөөж зайлуулж гаргана. За тэнгуүт бас тийм юмнууд байх уу тий. Байх уу. За тэнгуүт нөгөө одоо тий ээж гашээсээ зайлж хорхоог нь өвдөхөө болчдөг. Эсвэл тэмээний шээсээр ч юм уу. Яг нэг юм буруу бас үнэхээр нэр хасчмаар зүйлүүд бас байна. Яг домнох гэдэг аргыг бол би сайн мэднэ. Гэхдээ яг тийм хизээч эрүүл мэнд төр тийм том бол байхгүй. Яалтчгүй тэр чинь нөгөө эмгэг жамын нэг дараалт байхгүй. Ингэж яваад, ингэж хүндрээд, ингэж ингэсэн юм. Энэ хүндэрт ирчээд байхад нөгөө хүн одоо дахиад одоо нөгөө нэг вирус юу яаж ин л гэсэн үг дамжуулж байна. Улам одоо сэтрэж байна тийм ээ. Эмнэлэгтэл үзүүлэгч би хэлнэ. Ямар нэгэн өвдөлтөж байгаа өвдөлтийг бол домноод ямар нэг аргаар бол идэх гэдэг баримт бол байхгүй. За нэвтрүүлгийн цаг маань дуусчлаа. Одоо асуугаагүй асуултууд, яриаггүй зүйлсүүд бол маш их байна. Таны хувьд одоо яг үзэгчтэй хандаад за энийг л нэг сануулж ийж гэдэг юм уу? Яриаггүй үлдсэн зүйлсээ л. Хүмүүсийн хэрэглээ бол өстой өргөн болцсон байна. Би одоо хүүхэд байхад бол нөгөө муу хувцас өмсөө гадаад тоглолдог гэсэн бол одоо үгүй. Бүх хүүхэд маань их сайхан тий гоё хувцастай тоглоод бараг ингэ нөгөө одоо уцтай харьцаад технологийн ирнэсэн үе одоо робот AI бүх зүйл орж ирж байна.
Тэгэхээр энэ зүйлийн бидэрт амьдралд хэрэгтэй зүйлийг тэдээс авахаас гадна зөв дадал, зуршил, хэвшмэл амьдралыг бид ер нь эхлүүлэх цаг болж байл гэж хэлмээр. Бидний олон дахин эмнэлгээр явдаг үйл ажиллагаа тийм ээ олон дахин эмнэлэгтэр ингээд очиод байгаа хүмүүс нервддэг шүү дээ. Эмнэлэг болохгүй. Тэгвэл тухайн одоо нийтээрээ эрүүл мэнд рүү анхаарсан бас цогц. Ийм эрүүл мэндийн хичээлийг ч юм уу хүүхдэд ордгоос гадна өөрсдөө ч гэсэн бодоод явуулах зүгээр болов гэж бодож байна. Хүн өнөөдөр хүссэн мэдээллээ интернет болон бүх зүйлээр авах боломжтой. Тэгэхээр та ч судлаарай гэж хэлмээр. За баярлалаа. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаарахын тулд мэдээж одоо судалгаа гэдэг зүйл бол маш чухал шүү дээ, тийм ээ. Яг таны хэлдгээр нөгөө эмнэлгийн цаг байхад хэцүү, эмнэлгээр явах хэцүү, бөөн цаг болдог. Инээтрээгээд яг гарц шийдэл нь юу юм бэ гэхээр өөрийгөө эрүүл байлгах байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн энэ хөглөө ярилцлага нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаарт КОЗ-ийн тэмдэглэгийн захирал Цэнгүүн оролцлоо. Баяртай үзэгчтэй.